Hey юу яцхан үзэгчтэй Newsak in the house энэ удаагийн бичлэгээр уулзч байгаа та бүхэнд маш их баяртай. За ерөнхийдөө ойрын үед бол олимп болоод би нэг хайхтар хипхоп ярих гэж бодсон. Ерөнхийдөө тэ олимптой холбоотой олимпийн нээлттэй холбоотой ерөнхийдөө гоё мэдээллийг та бүхэнд хүргэх гэсэн юм аа. За Парисын олимпийн нээлт анхудаа цэнгэлдэхийн гадна болж спортод одоо ерөнхийдөө бол шинэ түүхийг бичсэн байгаа. Алдарт хөл бөмбөгчин Зенит Зиданы дамжуулсан олимпийн бамбар Сиана мөрөнд орж ирснээр тамирчдын усан онгоцтой парад эхэлж Сиана мөрөн дээрх усан онгоцтой ёслолын жагсаалыг олимпийн уламжлалын дагуу грекийн баг тамирчид эхлүүлэн тэдний араас сая иргэдийн төлөөлөл болсон 36 тамирчны бүрэлдэхүүнтэй дөрвөсдийн баг болж гиссэн байгаа. За LeBron James ерөнхийдөө олимпиад оролцож буй анхны ол тэрбумтан тамирчин болсон байгаа. За LeBron James Америкийн түүхэнд хамгийн анхны туг барьсан сагсчин болсон. Мөн Янис болон Денис Шрёдер нарыг бас нэрлж болно. Грек болон Германаас. За Snoop Dogg бол хипхоп салбарыг төлөөлөн олимпийн бамбарыг Франц улсад зөөвөрлсөн байгаа. За энэ нь хипхоп салбарын түүхэнд ерөнхийдөө болсон томоохон үйл явдлуудын нэг болж бол ягаргагүй түүхэнд үлдсэн. За бөмбөрцгийн дуучин болох Селин Дион тэ 2 дахь удаага олимпийнх буюу Парис 2024 олимпийн наадмыг нээж дуулах урилга одоо энэ оны ихээр аваад тэгээд ерөнхийдөө бэлтгэл хийгээд ерөнхийдөө маш их ажилласан байгаа. За тэгээд дэлхийн дахны анхаарлыг татах энэхүү хүндэт ёслол дуулаад 2 сая долларын ерөнхийдөө цалин авсан байгаа. Мөн үүн дээр нэмээд дахиад 2 сая доллар Селин Дионы зочд буудал ерөнхийдөө хоногийн 25,000 доллар. За тэгээд хамгаалалт, хувийн онгоц, эмч үйлчлэгч гэх мэтчлэн те ерөнхийдөө бол нэмэлт зардлууд нь дахиад нэг 2 сая доллар бол болсон. Хүнд өвчнөтөөгөө тэмцэж уран бүтээлээсээ 2 жил завсарласны эцэст анх гарч буй тайзанд Парис 2024 одоо олимпийн нээлт болсон байгаа. За ерөнхийдөө маш агуу зүйл болсон. За Парис 2024 зуны 33 дахь олимпийн наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол улсын төрийн далбааг гавьяа тамирчин марафонч Сэрод болон боксын олон улсын хэмжээний мастер А9 гэнээр ерөнхийдөө Сена мөрөнд намруулсан байгаа. Монгол улсын тугч Бэсэродын хувьд 6 дахь олимпиад оролцож байгаа бөгөөд ийхүү Монголын төдийгүй их спортын хөнгөн атлетикийн төрөлд олимпийн хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж генисийн амжилт ерөнхийдөө тогтоосон байгаа. Энэхүү бичлэгийг олон улсын бооцооны сайт OneXBet хамтран үргэж байна. Хэрэг та 21 болон түүнээс дээш настай бол тайлбар хэсэгт байгаа линкээр бүртгүүлэн ороод өөрийн мэдээллийг үүсгэн Newsak гэсэн промо кодыг ашиглан анхны депозитдоо 100% бонус аваарай. Олон улсын хэмжээний мастер А9-ний хувьд бокс спортын төрлөөс анх удаага тугчаар сонгогдож Монгол улсын 2 дахь эмэгтэй туг баригч болсон юм байна. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимпийн наадамд манай улсын баг тамирчид 15 дахь удаага оролцож байгаа бөгөөд Токио 1964 олимпийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол улсын тугийг марафонч Че Найдан бол тухайн үед намруулж байсан. Түүхэн он цагийн хэлхийг сөхөөс Мексик 1968 за зуны олимпийн наадмын үндэсний бүхийн зодог шударгаар гойсон Монгол улсын тугч Баян мөнхийг бол ерөнхийдөө дэлхийн хэвлэлүүтэй тухайд бол ерөнхийдөө маш их онцолж исэн юм байна. За Монголын баг тамирчидтай холбоотойгоор олимпийн хувцсны ерөнхийдөө маш их сенсац гарч ирсэн шүү дээ. Анх танилцуулсан цагаас сала монголчуудыг хоёр хэсэгт хуваасан Монголын ёслолын хувцас дэлхийн нийтэд бол угаасаа таалагдсан байгаа. Уламжлалт дээлээ орчин үеийн загварын чиг хандлагатай уусгаж сайхан харагдж байна гэх сэтгэлийг ерөнхийдөө бол төрүүлжсэн. Цэнхэр алтлаг загварыг анхааралтай ажиглавал Монголын баяр наадам болон олимпийн бамбар байгаа. Мөн Гуам орол соёмб бэлэгдэл бий. За Ган улсын хувьд бол энгийн уламжлалт хувцсаа бол Ганы баг ерөнхийдөө өмссөн байгаа. За тэгээд энгийн зүйлс илүү гүн утгатай байдаг гин. За Кипр улсын ногоо хөнгөн хувцас ерөнхийдөө гоо зүү сайн сайхныг бол бэлэгдэжсэн. Энэхүү өнгө нь бол Киприйн төрийн далбаан дээр байрлах олимп модны мөчрөний өнгө юм байна. Мөн занга бүс нь бол ерөнхийдөө гоё харагдж байгааг бол та бүхэн харж байгаа бох. За Чех улсын тухайд бол зохион бүтээгч алдарт Ян Черни улсынхаа олимпийн баг тамирчдын ёслолын хувцсыг бол бүтээсэн байгаа. Тэрээр Франц болон Чехийн хэм маягийг бүтээлдээ тусгаж уг цовыг бол ерөнхийдөө хийсэн байгаа. Харин цов дээрхэн Чехийн зураач Владимир Бутникийн бүтээлийг бол санагдуулахаар сэтгсэн байсан. За Тайван бол ерөнхийдөө Жастин Чоу уг дончтой хувцсны санааг бодож олж хэрэгжүүлсэн нэгэн байгаа. Хувцсны цэнхэр өнгө нь өөрөө гайхалтай илэрхийлэл боловч эдгээр костюмны ойдол нь ерөнхийдөө бол амар гоё харагдаж байгааг ерөнхийдөө харж байгаа. Гоёмсог цэцгийн чимэглэл улаан даав гэх мэт нарийн ширийн зүйлс нь бол ерөнхийдөө улам бол энэ хувцсанд бол донж нэмжсэн. За Мексик улсын тухайд бол загварын хотод үүнээс илүү загварлаг ирнэ гэж бол ерөнхийдөө байхгүй бах. Тэгээд нүдэнд содон тусах ягаан өнгийг гар болон нуруун дээр харагдах хээтэй гайхалтай бол ерөнхийдөө зохицуулсан. Мексикийн сахин хөрмийг худалдаанд гараасаа гэж хүссэн хүмүүс бол айгүй олон байсан шүү. За тэгээд эцэст нь хувцаараа онцгойрсон улс бол яхахгүй Америк нэгдсэн улс байсан. Тэгээд Polo брэнд нь бол Америк нэгдсэн улсын баг тамирчдын хувцсыг бол
тун онцгой харагдуулахыг хүссэн байсан. За Монгол улсын баг тамирчдын ерөнхийдөө та бүхэнд хуваарийг танилцуулъя. За Монгол улсын спортын 9 төрөлд 32 тамирчин бол өрсөлдөж байгаа. За мэдээж Олимпийн эхний өдөр бол баасанхүү эмэгтэй 48 кг-ийн жинд мөнгөн медалийн болцлыг хангасан шүү дээ. Монголчууд бол Олимпийн эхний өдөр шууд медальтай олчихсон. Үнэхээр гайхалтай. Тэгээд баасанхүйдээ бол томоос том амжилтыг хүсье, баяр хүргэе. За 2024 оны 7 сарын 28-ны өдөр за жуудогоос сосор барам бас хүүнээр 58 болон 66 кг-ийн бол жинд тус барилдана. Харин боксоос инх чаргал болон эсүүгнэр буудлагаас баяраа эсүүгэн даваа хүүнэр за мөн усан сэлтэр бол инх хүсэл нар явнаа. За 2024 оны 7 сарын 29-нд жуудоогоор бол инхлилэн болон эрдэнэ хоёрнор эмэгтэй 57 кг, эрэгтэй 73 кг-ийн жинд бол барилдана. За боксд бол О 9 үгэн эмэгтэй 50 кг, буудлагын төрөлд бол энэ баяраа болон О 9 үгэн за тэгээд мөн усан сэлтээр инх хүслэн байгаа. 7 сарын 30-нд инх чаргал эмэгтэй 54 кг-ийн жинд бол бокс төр хүч үзнэ. За харин байд харваны төрөлд бол отхон болт эрэхтэй ганцаарчсан төрөлд хүч үзэх байгаа. За мөн усан сэлтийн төрөлд бол инх хүслэн болон инх тамирнаар үзнэ. 7 сарын 31-нд инх чаргал 54 кг бокс, за тэгээд мөн отхон болт байд харва, буудлагын төрөлд бол энэ баяраа болон усан сэлтийн төрөлд нөгөө л нэг инх тамир байгаа. 8 сарын 1-нд О хүслэн болон гончиг сурнаар эмэгтэй хасах 78 болон эрэгтэй хасах 100 кг-ийн жуудо бүхэн төрөлд өрсөлдөн. Инх чарга болон эсүүгнэр эмэгтэй 54 кг болон эмэгтэй 50 кг-аар бол бокс хүч үзнэ. Харин отхон бол эрэгтэй ганцаарчсан байд харваны төрөлд хүч үзэх бол энэ баяраа болон О эсүүгнэр эрэгтэй хийм буудлагын 10 м болон эмэгтэй хийм буудлагын 10 м. 8 сарын 2-нд Адиас өрн цэцэн цэнгэлнэр эмэгтэй нэмэх 78 кг, эмэгтэй нэмэх 100 кг бол жуудо бүхт хүч үзнэ. Мөн эмэгтэй боксын төрөлд бол 9 үгэн болон инх чаргалнаар үзэх байгаа. За тэгэхэд эдгээр төрлүүдэд Монголын эрэгтэй эмэгтэй баг тамирчид маань бол Олимпийн төрөлд хүч үзэх нэ. За тэгээд миний энэ удаагийн бичлэгт анхаарлаа хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд яг гоё олимп болж байгаа болохоор яг харахгүй олимптэй холбоотой нэг бичлэг хийе гэж бодоод ерөнхийдөө бол хипхопосоо жоохон хазаачглаа. Тэгээд Монголын баг тамирчид алтан медаль аваасаа, монголчууд олимпийн аврагтай болоосаа. За тэгээд сакаут баяртай үзэгчтэй.